Cyber Манай truck би яг ундгүй зүгээр оруулж ирсэн. Тэгээ зүгээр нөгөө сургуулиас юм зөөх гэж л гэсэн. Угсаа л гэж юм. Яг л монголчуудтэй. Угсаа ачаа нэмсэн шүү дээ. сургуулийн байршлууд бүрийн гэдэг. Би нэг санаж байгаа Сонжийн cyber school гэдэг сайт тэнд нэг нөхдөд хөтөлбөр хийсэн үү? Яаж хийсэн? Одоо баг дүүрэг болгонд тэгээд аймаг болгонд нэг хөтөлж өөр сонсолч юм байх надад. Аазтай дүүрэг 1000 ширхэг болгосон. Сонжин cyber city би одоо өөр гэсэн хоттой болоод тэгээд одоо хотынхаа сургуулаа болоод цаашны дунд ахлах болон багц болоо гарцсан өдөр болцсон байх. 500 сурч байгаа. Энэ жил бас шин сурчтай ихний 60 айлын болсон. Тусч өөр их хоттой ирж явах нэг дагуу төрөлгөө таван тасардгаа байгуулыг мөрөөдөд тэгээд ихний алхмыг сургууль маань амжилттай болсон байна. Зайнастар хийхэд удаас ингээд идэ гүдийг явж байгаа. Тэгээд эндээс ингээд бисаа маш том лайн систем хийж байгаа засаг амжилттай болж байгаа. Усаа зассан. Сайн мэцгэнгээ сансуу подкастын ээлжтэй шинэ дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаараараа нэгэн сонирхолтой зочныг авчирсан байгаа. Тэр бол Монголын хамгийн анхны cyber truck-ыг унсан хүн гэх юм да. Монголд орж ирсэн. За ингээд амжилт группийг үүсгэн байгуулсан Ж Шижир ахтайгаа уулзж байна. Түүний одоо амжилтын одоо талаар зөндөө яриа гарнаа. За сайхан уулзж байна. Өвөл боллоо шүү дээ. Сайн уу. За ингээд Cyber truck-ыг би яг ундгүй зүгээр оруулж ирсэн. Машин барьж сураагүй л байгаа бол. Өө тийм үү. Тэгээд хүн төгчт юм уу? Хүн жолтдог гэсэн үг. Тийм манай жолооч болоод гэсэн. Аа за. Тэрийг нөгөө нэг баг хамгийн анх одоо хотын гудамжаар явсан баг тий. Зүгээр нэг вижний хүүк болох гол ороос. Тэгээд би нэг дараа нь харж сургуулийнхаа хүүхдүүд дээр авчиж тавьчихсан. Сургуулийн хүүхдүүд ингээл тал бужигнаал явж байгаа шиг гэсэн тий. За ингээхээр хамгийн ихний асуулт бол анх дээр үед амжилт.com гэж байсан. Нэг портал сайтууд 90 үе байсан. Хором.com юу гэдэг нэг зөндөө олон сайтууд. Тэр үед таны одоо та бүхний ажиллаж исэн сайт явж ирсэн. Түүнээс хойш одоо энэ хэрхэн өргөжөөж яг одоогийн амжилт групп болвоо. Ер нь анх яаж энэ таны бизнес үүссэн те энэ талаар хоёлаа эхний яриа эхлэе. За нөгөө гаражаас эхэлдэг гэдэг шиг. Зүгээр интернет центрээс эхэлсэн баг. Интернет центрт нөгөө интернет кафе байсан гэсэн үг тийм. Интернет кафе. Одоо л нөгөө хүүхдүүд мэдэхгүй байх нөгөө шууд гар утсан ч юм уу кофе шопт интернет бичдэг бол тэр үед ингээд юм хэсэг бүлэг юм хүмүүс ингээд нэг юм өрөөнд сууж хагаад зөвхөн интернет холбогдсон. Лангийн хавцаар интернет холбогдсон. Тэр интернет суудаг гэсэн. Тэгээд тэр интернет кафе, интернет центр гэж хэлдэг. Тэнд ингээд цагийн одоо 100 төгрөглөө 200 төгрөглөө анхандаа 50-аас эхэлчихсэн тийм. Тэрнгээр ингээд цагаар нь түрээслээд 30 минут бүр 15 минутаар ч түрээсэлжүүлдэг. Тэгээ суугаад одоо вебсайтаа хийж эхэлсэн тийм. Интернет кафед вебсайт хийж эхэлсэн тийм. За интернет кафе гэхээр тас хэлж чинь одооний хүмүүс мэдэхгүй байх гэх тийм ойлголтгүй. Гэтэ яг нь PC гэдгээр нь л хүмүүс жоохон таньж магадгүй байх тийм. Хуучин бол PC тоглохгүй зөвхөн интернет ордог гэсэн тийм. Тэгээд вебсайтаа интернет кафед хийж байгаа. Тэгээд цааш юу болсон? За тэгээд анхны компьютер олдож авсан байгаа. Анхны компьютероо тэгэл анхны нэг юм жижиг өрөө түрээслээл тэнд яг ингээд юм хоёр компьютер авах боломжтой болвол тэгэл хоёулаа болол тэгэл гуруулаа болол тэгжсэн л муудалцаал тэгэл сүүлд ганцаараа болол ингэж явсаар гал тэгэл Монголын ер нь бизнесийн төвхүүд төр дандаа л нэг хэсэг бүлэг эхэлж байгаа. Тэгээд дандаа нэг жоох юмнаас л муудалцаасаад нэг жоох юм жоох ер нь л мөнгө болоод ирэхэрэл хүмүүс хоёр тишэлт юм шиг байна тий. Мөнгө болол тухайд амар их мөнгө байсан яг нэг анхны нэг юм сая төгрөгөө олсон. Тэрнээс болж муудалцаал тавлаа хийж байгаа салаал ганцаараа болол дахиад нэг ажилтнтай болол тэгж явсаргаа 12 он гэхэд 7 оноос хойш 12 он гэхэд яг нэг юм компани шиг болж эхэлсэн. Зөв. Яг нэг компани шиг 13 онд одоо яг компанийн анхны шинэ жилийг хийжсэн. Тэгэхээр нэг тийм шинэ жил хийх үз болсон компани болсон байсан. Олуулаа олж шүү дээ. Өмнө нөгөө шинэ жил гэхэлэр зүгээр юм хоолнд орчдөг ч юм уу тийм байсан бол баг 5-6 жилийн дараа тийм болчихсон. Зөв. Одоо тэгээ сая таасаа ярианыхаа дунд хэллээ. Анхны сая төгрөг гэж тий. Тухайн хашаар сая төгрөг асар их мөнгө шүү дээ. Одоо болохоор нэг зүгээр нэг энгийн юм санагдаж байгаа л шүү. Ханшийн зөрөөнөөс бол
харьцуулшгүй өөр байгаа шүү гэдэг би үзэж байгаа хүмүүстэй тайлбарлах гэдэг. За тэгээд та бүхэн ингээд сайт хийсэн байна. Ер нь тэгээд үйл ажиллагааны чиглэлүүд яаж задруу аль чиглэлтэй ер нь төвлөрөхөр болов яаж хөрөвтэй эхлээл ингээл сайт байсан. Одоо ингээд боловсролын чиглэл рүү орсон байна тий. Миний мэрэгжил өөрөө нөгөө математикийн багш мэрэгжил. За. Тэгээд програмчлал сураад тэгээд програмчлалыг би даад сураад тэгээд програмчлал хичээл заагаад амжилт тагтай байгууллаад тэгээд график дизайн сураад одоо төрөлбөрийн одоо Maya Max After Effects видео монтажлагыг сураад тэрийг бас хичээлийн заагаад тэгээд юм сургалтын төв ажиллаж байгаад тэгээд хэдэн сургалтын төвтэй болоод тэгээд одоо бол ингээ ерөнхий боловсролын сургууль дагнаад ажиллаж байгаа. Хажуугаар нь гэхдээ онлайн дэлгүүр одоо пиццаны газар Guanz гэл баагаар гэл 9 журийн бизнесүүд одоо найстайгаа нийлж гар утсаар өсөрж зарж ирсэн. Маш олон төрлийн бизнес хийж байгаад тэгээ ер нь нэг ямар дагна игээд тэг хамгийн их одоо энэ одоо зүрх сэтгэл гаргасан гэх юм уу золиос гаргасан гэх юм. Бас тэр хамгийн их ноу хау скил одоо хамгийн их төвлөрч чадсан хамгийн их одоо туршлага хөрвүүлсэн салбараа сонгоод боловсролын салбараа сонгоод EBS-ийг сонгоод явсан баг. Тэгэхээр та бол багш суурьтөн гэдэг чинь бас яалтчгүй дуртай юм байна л да. Өөрийнх нь үнцэн юм байгаа шүү дээ. Яг одоогийн байдлаар сургуулийн нь бүтцэн ямар байгаа юм бол одоо ерөнхийдөө одоо хувийн одоо үүдийн сургалтын төв гэх юм уу сургууль нь өөр газар байгаа юм уу хэдэн салбар байгаа гэдэг ч юм уу. Ерөнхий боловсролын салбар сургуультай баг. Одоо Улаанбаатарт 9 биш Монгол улсад 9 салбар сургуультай. Тийм үү? Тий. Казахстанд болохоор 2 салбар сургуультай. Казахстанаас нийцсэн юм уу? Яаж явж байгаа тийш нийч юу? Казахстаны Алматы хотод. Тэр нь айгүй санаатай юм шиг сансаргууч юм шиг юм. Ер нь ингээд дэлхийд гарна олон улсад гарна гэсэн мөрөөддөг байсан байхгүй. Тэгээ хүмүүс нөгөө Америк, Европ гэл эсвэл Япон, Солонгос гэл аг орнуудыг сонссон. Би айгүй ойроос эхлэе гэж таад. Төв газасаа. Тэг хамгийн ойрын Казахстанд ер нь би өрсөлдөж чадах байх гэж таад. Тэгээ ч Монголд бас юм казак хүмүүс зөндөө байдаг юм чинь. Эднэр дээрээ тулгуурлая гээд. Тэгээ би нэг юм ордоо гэдэг юм казак ресторанд ордог байсан. Тэгээ нэг юм казак залуутай танилцаад тэгээ тэрийг туслагаар аваад тэгээ сургаж бэлтгэж байгаа. Тэгээ Казахстаны Алматы. Эхлээ Астана хотод очиулаад тэгээ фейлдээ дараа нь Алматы хотод бол амжилт болсон. Зүг. Одоо Казахстаны сургуульд нь хэрэг хөгдтэй сургууль нь ямар ч юм төвчнөд бол. Одоо яг энэ таны энэ опсын хажууд байгаа энэ баруун дөрвөн замын сургууль шүү дээ. Тийм. Яг энэ шиг юм социализмын барилга байгаа. Яг нэг юм 1000 орчим хүүхдийн багтаамжтай. Одоо тэнд бол дажгүй амжилттай бас. Одоо өрсөлдөх чадвартай одоо ер нь дажгүй тогтносон баг. Тэгвэл яг тэр сургуулийн үйл ажиллагааг тэнд нь байгаа хүндэл яг даатгах чинь гэсэн үг шүү дээ. Та бол байнга очиж байгаа боломжгүй шүү дээ. Ер нь хол нөгөө нэг одоо юу гэдэг нь гадаад салбарыг ер нь яаж одоо байнгын одоо юу гэдэг нь эрх зүйн чадах ч юм уу удирдлагаар яаж хангад юм бол. Байнгын онлайнаар байнгын өдөр тутам 7 хоног болгон төлгөө гаргаад тайлан гаргаад онлайнаар байнга авчдаг. Телеграмаар бид нэр одоо бараг реал тайм шиг авчилдаг. Тэгээ жилдээ би бол 1-2 очдөг байгаа. Бас удирдлагын багийнхан бол 2-3. Шаардлагатай бүр ойройрхон очно. За боловсролын салбарт нийтдээ 9 сургууль идэж шүү. Ямар том бэ. За тэгэнгүүт таньс одоо дараагийн асуух асуулт болохоор та ингээд төрөл бүрийн зүйл хийж үтсэн гэж байна. Баар, сав, гаруутаас одоо хүнсний пицца энэ тий. Энэ одоо олон бизнесийг хийж явах явцад хамгийн одоо хүн хоорондын харилцааны одоо асуудлууд юу вэ те бизнес авч явахад юун дээр тулгуурлаад хүн хоорондын харилцаа эвдрээд байна те та бол одоо 7 олон жил очтой шүү дээ те. Миний харсан бол ингээд орондоо муусдаг шалтгаан гэвэл одоо яг одоо би чиний оронд өөрийгөө бүрэн тавьж ойлгож чадахгүй. Одоо эсвэл чи миний оронд тавьж өөрийгөө ойлгож чадахгүй хэслэл юм. Одоо ойлголтын зөрүүнс болчихлоо мөдөлцөд ах шиг байна. Тэг үгдгийн чи их ажиллаад би бага ажиллаад байна гэдэг ч юм уу. Эсвэл ойролцоо ажиллаж байдаг ч юм уу. Магадгүй чи их их бүтээмж өндөртэй ажиллаж исэн байж болох. Тэгвэл тэрийг яг үнэлж чадахгүй, ойлгоцож чадахгүй. Тэгээ чи айгүй бага бүтээмжтэй ч гэсэн айгүй их суралцж бас ажиллаж исэн болохоор илүү их энерги стаж исэн байж болох юм тий. Тэрийг ингээ ойлголцож чадахгүй гослоод ч юм. Чи илүү хөрөнгө оруулаад илүү их одоо стратегийн зөв тодорхойлоод алдааг эрсдлийг бууруулсан мөртлөө илүү бага ашиг аваад идэх ч юм уу тий. Тэгээ яг ингэ одоо ойлголтын зөрүүнс болж ирэн муудалцдаг юм байна гэж боддог. Одоо бүр юм ажилтны захирал байна уу, хамтрагч байна уу, найзууд байна уу, эсвэл яг нэг позишны нэг
ажлын байр нь 2 хүн байна уу? Ойлголтын зүрхээс л жирийн хүмүүс хоорондоо бодолцож тааж байгаа. Зүг. Одоо тэгэхээр урт хугацаанд ер нь энэ ойлголцсон зүрийг нэг зэгт нэг жиг рүү харуулахын тулд та ер нь ямар арга хэмжээ гээв? Та тулаад гарсан байгаа шүү дээ. Аа. Аль болох тийм одоо токсик субъектив биш юм мэтгэлцэн л зүгээр. Би тэгвэл ингэсэн тийм тэгвэл юм байна. Ийм юм бүтэмжүүд гаргасан ингэж ажилласан гэдэг юм. Аль болох тоон үзүүлэлтээр ингэж мэтгэлцүүл мэдээллийн нээлттэй болцвол одоо ойлголтын зүрээ харил. За тэгэхээр олон төрлийн бизнес хийж байсан. Тэгээ энэ дундаас хамгийн хэцүү хамгийн их ингээд нүсэртэй шатчихсан гэж ярьдаг бидний хэлгээр 90-ад оны хэлгээр дампуурч исэн хэцүү санхүүгийн бэрхшээлд орж исэн ч юм уу одоо бидэрт кейс суулгахаар ямар одоо жишээ нь таны хийжсэн бизнесүүд дундаас Үгэлдэг гэнэ. юу вэ? Үгэлдэг гэнэ. Оо Үгэлдэг гэнэ. Одоо би Монголын анхны бүрэн хэмжээний цаг 30 минутын Мора гэдэг юм үгэлдэг гэнэ шүү дээ. 3T. Тэр ингээд бүр амар төлөвлөө хүний нөөцөө бэлдээ сургаал хэвээр ингээл маркетинг борлуулалтын төлөвлөгөө бүр маш нарийн гаргаал тэгэл тэгээ бодвол тэр огт тийм санхүүгийн төлөвлөгөөнд өрөөгөл тээ. Хэдэн зуун саяг олно гэсэн чинь эсрэгээр ямар ч мөнгө олоогүй 2 жил гарan одоо хүч энерги бараад тэгээд шатсан байдаг. Хэдэн он гэсэн үг одоо 2000 би 15-аас 17 2 жилийн хугацаанд хийгээд тэг хүмүүсээ сургаал тэгэл рендер фарм аваал тэгэл би өөрөө ч гэсэн айгүйх сураал. Тэг кино дотруудаар гараал. Бүүм ийн гэж утсан чинь. Сэргээрээ баахан. Тэг нөгөө одоо хэлгээр бүл идэх гэдэг л шүү дээ. Баахан доромжлуулаад тэгээд. Шийцлээс нь болж юу зохиолоос нь болж юу. Тэгэл ер нь л бүх л юм одоо нөгөө энэ Холливуд одоо шууд Шрек мэрек лаглаг үгэлдэнүүдтэй театр дүрсэлдэж байгаа шүү дээ. Тэгэл бид нарт харьцуулагдал үнэхээр л лузер байсан л та. Тэгэл ялагдсан. Тэгээ баахан тийм доромжлсон комментүүд авал. Тэгээд тийш ядч нөгөө ашиг олоогүй ч гэсэн урам авах хэрэгтэй. Тийм байхгүй. Тэгээд тэр үрээ хамгийн том шатлт байсан гэх юм уу. Тэгэхээр яг эндээс хоёлаа яг юу ойлгож болно гэсэн үг одоо чинь анимашн хийх бол Монгол их хэрэггүй байна. Гадны хүмүүсээр нь хийлгэх. Нэг бол хүмүүсээ олон жил бэлдээ шинэ технологи гарч ирэл хийлгэх гэсэн үг. Ямар нэг та нэг үр дүн одоо юу гэдэг ингэх систем нэг юм буусан баг л та тийм. Юу хийсэн мэтлээ. Энэ дээр бол би яг л нөгөө нэг цэвэр өөрийнхөө одоо нэг юм эго үнэт зүйл одоо юу гэдгийг одоо омгшвол одоо би чадна гэсэн итгэл өмжл юм. Өөрийгөө ингээд агаараа ингээд бие бинийг өөрсдөө манипуляц хийгээд хайрцаглаад тасалд орсон. Тий. Амжилтанд хүрнэ гэж бодсон байсан. Тэгсэн чинь яг үсэндээ бид нар юм ширик дүрсэлж байгаа юм. Яг зах зээл дээр гарч байгаа юм театр тий. Яг үндэ тэр мон гэдэг юм лаглаг юм. Disney-гийн Walt Disney-гийн ч юм уу Pixar-ын үгэлдэг DreamWorks-ийн үгэлдэг дүрсэлдэж байгаа гэдгийг сар том ойлгоогүй. Монгол ихлээр нэг тусдаа юм шиг. Яг л кино дотор галт эднэртээ өрсөлддөг юм байна. Тэмүүт би яг продюсерийн хувьд дэлхийн хэмжээний өрсөлддөг юм байна. Манай өнөө нөөц тэнтэй өрсөлддөг юм байна. Тэгэхээр яг нэг Монгол гээд өрөвдөөд нэг тийм ханд өгж байгаа юм шиг тийм байхгүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг бүтээгдэхүүн маань үнэхээр л бид нэр хацуулагдахад үнэхээр л муусан. Би өөрийгөө яаж гоёор төсөөлөөгээд муу болохоор тэгэл зах зээл яг хүртэх ёстойг нь хүртээдэг юм бэл. Наач их гой сургамжтай өсөж шүү. Зах зээлийг хэнийг ч ялахгүй гэдэг шиг. Яг л зах зээл таалагдвал гэдэг шиг. Тэр яг өөрийнх нь төсөөлөөр биш яг бодит судалгаагаар л тэгвэл хийх хос мөрөөдөл төр тулгуурлаад хэд яг ийм бизнесүүд хийсэн тэгэл одоо ингээд нөгөө ээс юм асуухлаар ингээл болно гээл ингээл нөгөө хайвар хөөсөд идэв шүү дээ. Гайхамшигтай асуулт гэж үгэл. Тэр яг нэг ойрын хүмүүс ингээл дэмжээл тэгэл тэрэндээ бүр ингээ ороогдоод өөрөө сумлаад бүр ингээд яг тэгээд чи эзэн нэг зах зээл дээр яг бод дүннийг дийлэхэд л тэгэл авсан жаан зүг. Таны яринаас яг нэг ойр орчныхоо яг хүмүүсийн тэр хүрээлд хөөрж орно гэдэг л яг бууж ялээ л да. Тийм бизнесүүд их олон байгаа тий. Өөр бас яг анимашнээс өөр ямар бизнес дээр бас иймэрхүү хонолт орж ирж байна. Тэгээд дараагийн бас дахиад өргөжлүүлээ би чи одоо хүртэл 100 төгөлтийг нь 2 жил байгаа. Оо за 3 төгөлтийг нь. Тэгээд тэр байна ингээд дахиад амжилтанд нэг тийм ингээд айгүйх хүч энерги барч штт ингээд сэтгэл зүрхээ заруулаа цаг хугацаа мөнгө гарч ирэхлээр тэгснэ тэр прожектыг болиё гэхлээр ингээд тийм хайж чадахгүй нэг тийм бууж өгсөн юм шиг нэг тийм алдагдaltaй юм шиг тий нэг мөнгө өгчөөд мөнгө хүлээгээд байгаа юм шиг тий нэг тийм одоо юу гэдэг. Тэгэхээр тэрийг би үргэлжлүүлээ л байгаа байхгүй. Гэхдээ яг одоо нөгөө өмнө
графикч нар маань хийдэг гэсэн бол болиод одоо энэ ээр хийж байгаа. Гэтэл нөгөө яг буцаагаад юм ашигтай санхүүгийн балансаа бариад явж чадахгүй байгаа. Энэ тэгээд өөрөө ингээд юм шаталтай бизнес болоо л байгаа. Тэгсэн мөртлөө нэг ингээл айлгаал байна. айлгаал ингээд. Яг юунд вэ тэр хайж чадахгүй гэдэг нь. Хөндлөнгөн бол зөрөгтэй баланс харж гал заадах гэл явчих шүү дээ. Таны үед ингээд авч явъя гэсэн нэг шалтгаан байх шиг байна те би миний бодлоор бол Шалтгаан нь одоо нэг хор шар юм уу? Үнэг юугаа Ялагдцсан тэгээд заавал ялтан дөрнө гээд. Гэтэ энэ бүр ишүү илүү өөрийгөө бүр илүү ялагдуулахч магадгүй байгаад байгаа. Гэтэл энийг тийм гарц гаргалгаа ягаал үзэл таслахгүй яваалах гэдэг. Энэ өөрөө тийм бусд хүмүүс энэс их айгүй их тийм сургамж аваасаа гэж. Нэг тийм хайрцаглагдаад хоёрт ингээд алдчаа тэр алдаагаа ингээд үнэхээр болохгүйсэн ч гэсэн өргөжлүүлээ лээдэг. Тэг болохгүй гэдгийг ер нь амжилтанд хүрэхэд магадлал маш бага гэсэн мөртлөө ингээд тийм салж чадахгүй байгаа байхгүй. Одоо нөгөө аригт амх хэрүүлийн дортой гэсэн мөртлөө ингээд өргөжлүүлээ лээдэг шүү дээ. Тийм шиг. сонин те. За тэгвэл яалч байхгүй та багш хүн ингээд анимашны хүүхэлтийн дуртай хүн байна аа те. YouTube дээр оруулж байгаа. Тий. YouTube дээр тэгэл үзэлт нь явж байгаа те. Тэгээ YouTube-с monetize ингээ бодогдож байна уу? Таны сувг дээр. Жохоо уул нь бол ингээ айгүй views нь өндөр 400k сабтай мөртлөө тэгээд яг сарын доллар нь баг штэ. Зүг. Тэгэхээр нөгөө нэг сүүлийн үед нөгөө Калифорни Copro гэдэг нэг зарчим гаргацсан шүү дээ тий. Хүүхдийн юмнууд дээр монетайз зарцуулахыг ном сугнаг тий. Тэр нь л орчих шиг байна тий. Гайгүй өөр. Магадгүй. Нөгөө насан туршаагүй хүүхдийг сонгочвол худалдаа авах чадвар өгөөд автоматар айдас гаргадаг тий. Үзэлт нь их болов шүү дээ. Яг тэр юм баг багтах. Зүг. Сонирхолтой. За тэнгууд би бас нэг юу ингэж бодож байлаа. Та тэр 2017 хавцаа яг анимашн хийж байхад аюух зарлага гаргасан гэж нэлээд олон 100 саяар л хэмжигдэх үлүүдээ бодвол те 200 саяар. Тэгтэл нөгөө талд энийг коверлох аль бизнес чинь ингэ явж исэн бэ? Бас хос мөртэй гэдэг чиг те нэг талаас нь коверлол хийсэн баг. Нөгөө талаас ингээд юм аппликейшн вебсайт юм. Одоо юм талдуур их юм ханслаадаг. Захиалгын ажлууд юм. Тэгээ видео реклам хийн. Тэгээ онлайн худалдаа хийдэг гэсэн. Тэгээ сургалт явуулдаг гэсэн. Яг эднэрээс олсон орлогоо буцаагаад энэ өөрийнхөө нэг үндсэн прожектэндээ хөрөнгө оруулж чинь энэгээр үндсэн прожектээр бүүм ингээл ингээл явуулсан. Тэгээд оруулаалсан шүү дээ. Орж ирээд оруулаад. Одоо тэгээ та эцсийн шийдэлт нь яг л нэг юм дээрээ тогтъё гэдэг одоо энэ боловсролын салбарт үлдсэн байна л да. Ер нь олон юм хөөж хагаад яг юунаас шийдээ за нэг л юмор яваа гэсэн шийдэлд хүрч байна. Яг танд юу мэдрэгдсэн байж болох вэ те? За эндээс ингээ явахаар энд хүч саармагжид гэдэг ч юм уу те. Нэг юм зорих шалтгаан нь юу гэж болох вэ? Яг ингээд тодорхой үнэхээр амжилт үзүүлж чадахгүй гадаг. Айгуугаа амжилт гэсэн нэртэй мөртлөө ингээд олон юм хийгээл байгаа мөртлөө яг ингээд би өөрөө улмал их тийм цаггүй завгүй болол өөрөө маш их ажиллаад байгаа мөртлөө гайгүй мөнгө олоод байгаа мөртлөө улмал мөнгөний хомсолд ороод тэгэнгүүт ерөөсөө үнэхээр нэг юмараа яг чадахгүй байна, өрсөлдөх чадвар өсгөж чадахгүй байна. Олон улсад гарах байтугай Монголд очиологтой явж чадахгүй байгаа болохоор ингээд тийм цөөлөд эхлээд цөөний зарчим руу ороод цөөн гэдэг чинь бас юм олон байж болж байгаа байхгүй. Цөөн гэсэн мөртлөө 5 6 бас тий дотор. Тэнгүүт зарим үчин цөөн гээд 10 орж иж болно шүү дээ. Тэнгүүт ерөөс ганцхан юм хийгээд хүчээр бүр ганцхан юм хамгийн сайнаар хийх шүү дээ. Тэгээд энэ дотроос одоо ингээд бусдын одоо ингээд тийм золиос гаргаад төвчийгээд болигээд тэгээ ебэс төр ингээд одоо яг өөрийнхөө энергийнхаа 80 90% зарцуулсан гэсэн. Сүүлийн хэдэн жил гэсэн үг вэ? Сүүлийн 19 оноос хойш. 5 6 жилийн хойш болж. 80% зөвхөн ерөнхий боловсролын сургууль гэдэг. Тэгэхгүй бол нэг их сургууль, цэцэрлэг гэдэл бас дээрээс нөгөө салгуулцалахаар л тий. Институт, коллеж гэж зөндөө яваадаг шүү дээ. Тэнгүүт зөвхөн ебэс төр төвлөрийгээд. Зөвхөн боловсрол гэх юм бол бас цөөнгө олон болчих гээд. Ерөнхийлчихэд тий. Тэнгүүл ганцхан ебэс төр төвлөрийгээд. Тэгэл гэсэн чи яг миний өрсөлдөх чадвар сайжрал, манай багийн гишүүд хүртэл сайжрал. Брендинг менеж өсөөл тэгээд Казахстан хүртэл салбараа нэгээл ковидыг хүртэл амжилттай даваал. Яг нэг ганц юм их чи эхлээд их айгүй уйдгартай байж байгаад. Тэгээд гүн гүнзгий орохоор өшөө хөлөө судлах сурах мэдэхгүй юм зөндөө гарч ирдэг. За энэ их таны ярианы их гоё яг амьдралаараа туулаад олон юм хийж үзээд нэг юм сонгоод тэрэндээ бүр ингээд тултлан тий өсөн дэвшнэ гэдэг л их гоё суудж байна л та.
та түр ярианд хэлсэн тэгэл маш их завгүй олон юм хэлсэн. Тэгэхэд нөгөө нэг ар гэрийн амьдрал нэтэр яаж балансалж ирсэн бэ те? Ажил хэл яваад идэг. Гайгүй байсан уу ер нь гэрийг нь Одоо ер нь балансалдаг үг юм. Одоо ч гэсэн тийм баг. Ер нь зөвхөн л одоо нэг зорилготой прожекттой ажилтал хөнгө хүчин нэрх нэр байх. Юунд ар гэртээ нэг тийм сайн байгаа л тийм цаг барах зарцуулдаг. ар гэртээ. Тий, амралтын өдрүүдийн одоо аль нэг өдөр нь одоо яг одоогоор бол яг 4 хүүхэдтэй байгаа. Тэгээ 4 хүүхдийнхээ амсан юм. Скилд бас ийм хэмжүүр тавьсан байдаг байна. Тэгээ хэмжүүр дөрж ийн өгдөг. Шалгадаг. Тэгээд амжилттай байх юм бол урамшуул XP одоо нэг үе мөнгө урамшуул өгч явдаг. Кипэ хийжүүлсэн юм. Хүүхдүүдээ зөв. Би бас таны ярианаас түрүү сонсч ирсэн нэг ERP ингээд систем нэвтрүүлсэн гэх те. Энийг ер нь их байгууллага сүлжээтэд хэрэгжүүлдэг гэж байгууллагын дотоод систем шиг юм уу те. Та ер нь нэг анх өөрөө энийг биччихсэн үү, хүнээр бичүүлчихсэн үү, хизээ нэвтрүүлээ одоо энэний давуу тал нь юу юм те. Ягаад одоо энэ сургуулийн ерөнхий боловсролын бизнес тийм ийм систем хэрэгтэй байт юм бол те. Энэ талаар нэг тайлбар. Ер нь бүх байгууллагт хэрэгтэй. Ийм жижигхэн стартап байна уу? Одоо яг ганцхан хүнд л хэрэггүй гэж магадгүй. Гэхдээ ганцхан хүн ч гэсэн цаашаа ингээ 2 хүн 3 хүн болж явахлаар энэ дата шеэрлэгдэх учраас заавал ERP ийм компани ийм платформ систем ашиглаж байсан зүг байдаг баг. Тэгжиж нөгөө нэг хоорондоо мэдээлэл миний бодож байгааг манай ажилтнууд ингээ мэдчих хэвчтэй. Яг одоо яг юу дутуу байгаа, юу хэрэгтэй байгаа, ямар нөөцүүд байгаа гэдэг бүгдийг датанууд ингээ хуваалцуулж иж тэгээ хамтын шийдвэр гаргахад илүү тоон үзүүл датан дээр гаргасан шийдвэр гаргах учраас энийг ийм датаг яаж хуваалцахыг л цэгцтэй системтэй хуваалцахын тулд яах вэ? Яг хэрэгтэй байх. Түүнээс үл ийм чатар ч юм уу аман яриагаар хэцүү мартаа санана. Яг ингээд тоон датагаараа цэгцтэй бич хамлууд энэ дэр айгуу тийм ухаалаг шийдвэр гаргах боломжтой. Датан дээр суурилсан шийдвэр гаргах хэрэгтэй учраас ийм ERP хэрэгжилж ивэл зүгээр. Тэгвэл илүү компани ер нь амжилттай бол. Миний хувьд бол яг анх юм гадны програм амар үнэтэй, Монголын ч гэсэн програмууд амар үнэтэй байгаа тэгэхээр биш нэг өөрөө IT компанитай IT байсан болохоор юм өөртөө юм ERP-г өөрсөндөө тохируулж хөгжүүлж эхэлсэн. Тэгсэн нь баг юм хямдхан гадны үнэтэй юм алдаж эсвэл дотоодынх ч уг нь хямдхан л та. Гэтэл яг нөгөө санаарахгүй. Дэлгэхлээр яг л ингээ гороогоод тэгээ ер нь өөртөө хөгжүүлээд нэг үтсэн чинь ингээ өөртөө хөгжүүлэхдээ бид нарт бас яг өөртөндөө зориулж хөгжүүлэх илүү хэрэглэхэд таатай байгаадсан. Тэгээ нэг үтсэн чинь манайх бүр нэлээд том олон үйлдэлтэй одоо цайлан майлан эрц одоо сургуулийн гэрээний даалгавар одоо юу гэдэг хоол, дуус одоо бүхий л юм ингээд ажил төлөвлөх гэл сандал жирийн нэрвийн сангуугийн бүх юм тэн дээр явчихдаг байхгүй. Тэгээд их ч одоо уст нь алга болно гэж юм байхгүй дөө. Хүн болгоны харах, зарим нь засах, зарим нь устгах хэрэггүйгээ тийм тохиргоонуудтай эхлэр их амар байдаг. Одоо бас гайгүй амжилттай байдаг нууц ус юм шиг. Яалч яахгүй нэг мухраар биш яг ингээд IT руу шилжүүлж шүү дээ. Системд оруулна гэдэг чинь. Тэгэхээр яг та өөрсдөө зориулж хийсний давуу тал нь уян хатан байгаад байна те. Зарим нэг өөр компани бэлэм авчвал зарим хөнгөцөнд байхгүй янзлахад хэцүү болох нь шүү дээ. Тэгэхээр эндээс үүж ихээр одоо багш ажилчид маань хэдүүлээ байна. Нийт хэдэн хүүхд сурч байна таны одоо 9 сургуулиуд. 300 гаруй. Монголд маань 300 гаруй багш ажилчид байна. Оо за. 5000 орчим сурагч том биш бас тий. Тэгэхээр сургуулийнхын байршлууд зүгээр энд тэнтүү. Одоо би нэг санаж байгаа Цомжийн Cyber School гэдэг сэтгээд тэнд ингээд бүр өөртөө бүтээн байгуулалтаа хийсэн үү? Яаж бий болгосон? Барилга дээр барьж гин үү яаж? Одоо баг дүүрэг болгонд тэгээд аймаг болгонд нэхэр төлөвлөж байгаа. Оо бүр 21 аймаг тий. Өөр сонсуулчиг бүр гайхнатай бүр. Аз төвд бүр 1000 ширхгийг байгуулах санаатай. Төлөвлөгөө гаргах гэж байна. Энэ зорилготой. Одоо тэгэхээр саяхан би нөгөө дөрөв өмнөх асуулт Сонжинтэй холбоотой ингэ байр орон сууцны хувьд яа та ингэ түрээслэж явчт юм уу, шинээр барьд юм уу? Энийг яаж одоо таны төлөвлөгөөнд өгд юм бол? Улаанбаатар хотод болвол одоо Нямбатар хотод би яаж байгаа. Дан бусдын барьцсан байгааг худалдаж авч одоо лизингтж түрээсэлж авч байгаа. Цонжин Cyber City гэдэг би одоо өөр ингэсэн юм хоттой бол нэг юм өрөөдөд.
Аа. Тэгээ одоо хотынхаа суурийг тавьсан. Сургуулаа бол ингээд цоо шинээр ингээд тийм эзүүгээр цоо шинээр бариад. Одоо энэ жил ингээд ихний дунд ахлах болон баг сургуулаа ингээд барьцсан бүтээн байгуулсан байна. Энд одоо 500 гаруй хүүхэд сурч байгаа. Тэгээ энэ жил бас ийм оршин суугчтай болно гэдэг ихний 60 айлын ийм хаусаа бариад дуусч байна. Оо зөв. Тэгвэл тэгэхээр чи тааж боловсролын бизнес гэсэн бол одоо ингээд юм констракшн байдлаар бизнес руу ороо явчихна уу юу? Ер нь ганцаа хоёр болоод байна шүү дээ гэх гэдэг нь. Энэ дээр бас нэг өөрийгөө ингээ өмөрчөж байгаа юм. Яг нэг сургуулийг дагаад тийм бас хэрэгцээ шаардлага байсан болохоор тэн дээр ингээ тийм бас мөрөөдөлтэй байсан болохоор ийм хаус барих нь ийм төвхтэй байгаагүй. Борлуулалтах хүртэл амархан сургуулаа дагаад хаус нь ороод ирчихэж байгаа. Зөв. Түүнээс Улаанбаатар хот ч юм уу одоо энэ одоо тэрэлж мэрэлж өөр энэ богдуулын энд бол хаус барихгүй зөвхөн сонжиндоо л би барих. Тэгэхээр нэг юм мини сити төлөвлөгөө гарсан байгаа нэ тань. Уу яагаад ингэж хот гэдэг концепцээр авъя гэж бодсон. Яг юунаас үүдэлтэй за ер нь тэнд байгуулъя гэсэн нэг бодлого гарсан байгаа нэ шүү дээ. Энэ гадаадын орнуудаар ингээ аялахлаар ингээ хот гэхлээр ингээ тийм хувийн компани юм хоттой байж болоод байгаа байхгүй. Тэнгүүт би ер нь хоттой болъё гэсэн тийм гоё юм мөрөөдөд. Гэхдээ мөрөөдлөө одоо яг хизээ эхлэх яаж эхлэхээ мэдэхгүй явж байгаа тийм цонжингийн хөшөөдийн тийм маш хямдхан юм одоо юм 2 га газар би юм 15 саяар авах боломжтой болсон. Боломж нөссөн юм байна. Тэнгүүт тэрийг сансаргой тохиолоор би авцсан. Тэгж яагаад энэ дээр ингээм за тэгвэл би энэ дээр одоо нэг сургууль идэм чинь сургуулаа ажилуулъя. Тэгээ бүр ингээ цаашаа ингээ сургуулгоод цэцэрлэгээний байд юм бүр юм хувийн аялж явж чад хувийн хотуудыг хараад юм хувийн хоттой болчихвол ер нь гоё юм байна да. Тэгвэл заавал энэ Улаанбаатарт ингээл стресстэй шүүмжлээл пост хичээл комент хичээл гэж яхаар өөрөө тийм хотоо яг юм үлгэрч явахтыг одоо удаагүй төвчрлгөө үер болдгоо альтргаагүй тий. Тэгэл тогон тасардггүй зун алуусан тасардггүй тийм утыг байгуулъя гэсэн мөрөөдөө тэгээд эхний алхам маягаа сургууль маань тэнд бол амжилттай болсон баг. Анх яг сургуулаа сонжин ингээ байхад тэр ч анх нааг газар авахд тийм эзгүүгээр шахвал байсан юм. Тийм эзгүүгээр ингээ сургууль байгуулна гэдэг бол юм нэлээд төсөөлөлтөд хэцүү бэрх шүү дээ тий. Иргэн дээр нь ус нэлээд солиотой л гэсэн л тийм. Тэгэхээр галзуу юм байна чи одоо өдөө олон жил хураасан юм одоо шал тийм салхин тэгээд энд сургууль ийм хоол ингээд дотоос 50 км-ийн сургууль явуулчихдаг. Энэ сурах гэдэг чинь. Тэгээд болно гэж нөгөө нэг өмнө нөгөө Google дээр гэхэд болно гэж өөрийгөө манипуляц хийсэн гэдэг шиг нөгөө багаараа ингээд би ганцаараа итгэвэл бас болчихгүй шүү дээ. Багийн гişүүд маань одоо нөгөө удирдлагын багийн гişүүд маань итгэхэд одоо зарим нь мөнгө төгрөг тутахад бүр цалингийн зээл хүртэл аваад туслаад яаж байгаа сургуулаа барьцсан байхгүй. Тэгэл сургууль маань ч дүүрэл эхлээд дунд ахлгаа явуулсан. Дараа нь баг сургуулаа нэгээд тэгээд урам аваа тэгээ за ер нь хотын жишгтэй болох юм байна гэл. Одоо бол ингээд 60 аваасаа энэ жилийн 60 авсан мэн ингээд одоо энэ өндөө буюу эх сартаа ингээд багтаад ашиглаж байгаа юм. Үзэж. Тэгэхээр ер нь тэндээ амтраад хүүхдээ сургуульд нь явуулаад тэгээд одоо бус нийгмийн хэрэгцээ ч юм уу тэр юм дагаад байгуулагдах нь шүү дээ тий. Дэлгүүр оршоо юу гэдэг те хотны бүх статусууд ийм байгуулагдаж байгаа. Одоо сургууль нь байж, цэцэрлэгийн хаус нь байж. Тэгээ нэг юм одоо яг одоо бүр зурган бүр гарцсан байгаа юм. Худалдаа үйлчлэгийн моол. Нэг давхар мөртлөө юм 1 км урттай тийм моол өргөж. Юу вэ? 1 км. Хөө за. Тэгээд одоо хамгийн том моолыг барих, хамгийн том сургууль, хамгийн том эмнэлэг гэсэн юм 3 юм өөрийн одоо хувийн хоттой байх болохоор төлөвлөж байгаа. Зүг. Одоо энэ Toyota энэ чи хоттой л юм байт юм бэл чи Японд тийм бүр бүжөөлөөр орно тэр шиг. Тэгэхээр миний бодож байгаа нь хэрвээ танаа хотхонд ч юм уу тэнд хүүхдээ сургуульд нь сургаа тэнд амьдрийгвэл яаж одоо нэвтрч access хийж орох вэ? Айгу ингээ. За хаусаа худалдаа авах болно да. Дага бүх юм авчих чаа. Тий. За. Хаус ер нь үнэтэй вэ? Ямар вэ? Тавгүй. Хаус 500 сая гэж байгаа. Хаус авчих юм бол тэгэл сургууль, зэрлэг одоо үрсгэний талбай, гараж гэд бүх юм дагалдал өнгө өгч. Тэгэд хүүхэд нь өнгө байх юм уу? Тий. Оо тийм үү? Тий. Хаусандаа багтаад. Бүх өгч өнгө. Чиний яг өөр.
Гэхдээ зарим хүн ч бас өөр хүний хүүхдийг хүртэл миний хүүхд За. Бас сонин көсөж тийм. Би санамсаргүйгээр одоо энэ хүмүүс үзэж байгаа хүмүүс нэг реклам гэж бод. Би зүгээр өстой санамсаргүйгээр ингээ ярин дудаас асуугаад байгаа шүү. Нэг рекламдах га тийм юм уу гэж асуусан байхгүй. Тийм көсөжтэй мэдж авлаа сонирхолтой юм байна. За. Одоо бас над нэг сонирхолтой зүйл нь тэр нь болохоор аливаа нэг бизнесүүд бол нэг ашигын маржин гэж байдаг шүү. Тэгээ боловсролын бизнес юу энэ өндөр үед юм уу, бага үед юм уу, хэр үед юм бол заавал нарийн тойл албагүй л дээ. Ер нь энэ ашигтай бизнес үл гэсэн санааг асуух гэдэг. Ашигтай. Одоо харуухаар ашигтай болол ингээл салбар Монголд ч гадаад байх болол. Шүү дээ. Гэхдээ нөгөө юу ер нь бүх бизнес ашигтай шүү дээ. Тэгээд сайн хийж чадвал одоо муу хийвэл дампуурна. Тэг чи одоо манайх нэг сургууль ингээ байгуулахад бас өөр нэг сургууль бас хэцүүдэд гэлтэй. Өөр нэг оюун сургууль. Энд чинь нөгөө оюун сургууль сургуулийн авчиж шүү дээ тийм. Сургууль сурдаг сурагчдын тоо ер нь бол тогтмол байгаа шүү дээ. Ойролцоол байгаа. Жил эдэн зугаараа ингээл нэмэгдээд байхгүй. Тэгэхээр өөр нэг сургуулийн хүмүүс манайх руу шилжиж орж иж байгаа бол. Манад бол ингээд би бол одоо ингээд оюун сургууль байгуулах нь ашигтай гэж хэлж байгаа л шүү. Өөр нэг хүн болвол өөстөө бүтггүй мэлээ гэж хэлэх нь шүү дээ. Хүүхдүүд цөөрлөө хийнэ шүү дээ. Тийм. Манай цөөрлөө ингээд юм байна. Нэг нь хувьцааш авах цагаал авах зарах цагаал үүдсэн. Тийм байна. Ер нь Монголд хувийн сургууль ер нь хэр олон бол би одоо багцаа байхгүй л дээ. Та бол яг мэдээлэлтэй байна. 200 орчим. 200 орчим байдаг байгаа. Энэ эдгэх улсад 400 мянга орчим байдаг. Тийм. За тэр ч одоо хүн ам нэх болохоор. Тэгэхээр сая сургуулийн тоо асуудаг нь ер нь хувийн сургуулиуд ер нь юугаараа өрсөлдөв, юугаараа онцгойд яг юунд нь болж хүүхдүүд эцэг хүүхдэр сургуультай өгдөг те. За хувийн сургуулийн менежмент нь сайн байгаа. Багш нар нь бас мэдээж илүү хөндөр бүтэмжтэй ажиллаж байгаа. Хөтөлбөр тэгээ орчин нь бас анги танхимын одоо 5 дахь орчин. Анги жишээ нь одоо 60 биш нэг 20 дэх хүүхэд сурах. Тэгэл жижиг сажиг одоо санд ширээнээс ахуулаад дусан бассейнтэй байдаг ч юм уу тий. Тэгэл сурах чиг бүх юмнаас ингээл бүх менежментийн жижиг деталь микро менежментээс ахуулаад бүх юм илүү байгаа л та. Тэгээ тэрийг ингээл байнга апдейт тэгэл явчихдаг юм сургууль. Манайх бол ингээл байнга бүх юм апдейт тэгэл одоо энэ жилийн хөтөлбөрийг нэвтрүүлээл тэгэл одоо сандал ширээ одоо юу гэдэг доктороор бүх юм ингээл шинжилээл хоолны орцоо хүртэл шинжилээл. Тэгвэл энэ хотын сургуулиуд ер нь ямар шиг төлөвтэй одоо жишээ нь танай сургууль ч юм уу те. Манайх ингэдэг хотын сургуулиуд маань амжилт гибергээ сургууль маань болохоор 9 сая 500 гэдэг. Жилийнх нь үү? Тий, нэг жилийн. Индра гибер гэж байгаа. Тэр нь болохоор үнэтэй 20. Цонжинд байрладаг нь болохоор бас арай үнэтэй. Хоол мол бүх юм орцуулах 20 сая. Тэгээд хот руу гэр орноор зөөх бах тий. Яг амжилт гибер бол одоо middle market гэх юм уу? 9 сая 500 гэдэг. Middle market. Одоо тэгвэл Монголд хамгийн хаяр одоо өндөр нь хэд дээ юм бол би хүүхдээ болохоор мэдэхгүй л асуугаад байгаа шүү. Ер нь бол 100 сая гарантай ч баг. Тийм сургууль үү? Ямар амир. Бүр гадаадын хөрөнгө оруулалттай гадаадын сургууль тийм үтэй сургууль байх. 100 сая гарантай ч баг. Хамгийн доотлол нь ер нь 5 6. За одоо ер нь энэ жилээс бараг 9 сая болсон байх шүү. Тэгвэл ер нь бүгд л жил тусам өсөж гин гэж харах үү энэ зах зээл маань. Төлбөрийн хувьд өсөд байгаа боловч чанарын хувьд төлбөрийн өсөд бараг инфляц тагаа өсөд байгаа юм даа. За тийм л шүү дээ. Ингээд одоо багш нарын цалин одоо сургуулийн төлбөр ингээд өсөөл байгаа боловч үндэ бол яг жил тусмал инфляц өсөөл байгаа болохоор ялгаагүй л тийм мэдээлэлдүүн л байна. Амжилт группийн сургуулиуд болохоор яг мэд зах зээлтэй явж гин гэж ойлгож болох юм байна тийм. За ер нь боловсролын талаар бас хөөрхөн мэдээлэл авлаа. Бас нэг таныг зөрөөд нэг харж сошиал дээр харж байсан болохоор нэг өөрж авчирсан. Тэрнээс хүмүүс ингэж энэ төлбөр үнэн гэж асуугаад реклам уу гэж бодож ерөөсөө тийм байхгүй гэдэг бас хэлмээр санагдлаа. За дараагийн асуулт бол та бас нэг Shark Tank-аар орж исэн. Тэгээ би зарим хүмүүсийг сонсох юм бол Shark Tank-д орсон биш нэг тухайн үедээ нэг амлалт өгд юм байл та. За би тэдүү хөрөнгө оруулъя гэд. Тэгэхээр тэр нь гэрээндээ заавал өгөх албагүй л гэдэг юм байл та. Тэгэхээр та яг тэнд ороод ингээд хөрөнгө оруулалт татаа тэр яг үр дүнтэй болсон уу? Ер нь процесс юу болж өрнөсөн бэ хөшигний хард. Яг тухайн үед ингээд би 20% нэг тэрбум гэсэн чинь нэг төвшин Shark 40% тэрбумаар авъя гэсэн аахгүй. Тэгээ би яг тухайн үед ингээд юм эргэлзэж байгаа нэг тийм харамс нэг шахалтанд орох юм харамсаж байгаа заа зөвшөөрсөн аахгүй. Тэгээд
дараа нь бодоод гэсэн чинь ер нь л буруу шийдвэр байна гэдэг. Тэгээ болсон 40%. Тэр ч одоо амжилт комчод бас 2007 оноос хойш би тасралтгүй хөгжүүлж явчихсан болохоор. Тэгээд жилийн орлого нь ер нь л тэрбум орж байдаг. Тэнгүүд 40% тэрбумаар өгнө гэдэг бол яг тэр нэг тулгамдаад хүн нэг шийдвэр гаргаад ячдаг шүү дээ. Тэгээд нэвтрүүлэх юм хэрэг тий. Тэгээд ер нь тэр бол яг ингээд яг бод төдөл төр хэрэгжээг гэсэн юм тий. Тийм дараа нь тэгээд татгалзуулсан. Тэгээд шаркинг төвшөл өгтийн дээр уурлаж гомдог хөт. Тэгэхээр нийт энэ нэвтрүүлгийн хугацаанд бол нэлээ өндөр дүнтэй дээр орд юм лээ шүү дээ тий. Тий. Тэр чин тухайн үед би нэг хамгийн өндөр хөрөнгө оруулалт авсан гэл шуугаал одоо хүмүүс чи миний фэйсбүүк руу орж ил надраа мөнгө зээлгүй зээлгүй гэж үү. Нөгөө авсан дэр хүмүүс гэдэг шиг монголчдаас нэг шууд удантай юм их тий. Мөнгө зээлхөө над хөрөнгө оруулах уу гэл 10 жилийн өмнө байсан чи надаас 100,000 авсан тэр гав. Баг хүмүүс дооцохгүй дээ. Саяных жок байсан. За тэгэхээр яг нөө entertainment нэвтрүүлэг гэдэг утгаараа бас Shark Tank байна бас нэг тийм хүн байдаг л хата тий. Заавал нөгөө нэг татгалзаж болно гэдэг дараа нь тий. Чөлөөтэй юм шиг байна. Тэгээд би ингээ харж хагаад Elon Musk Tesla компани ингээд Cybertruck гэдэг нэг дөрвөлжин машина ингээд утгаар зарцсан шиг машина оруулж ирэл бүүн шүглсэн. Тэгтэл Монголд хамгийн анхныхаа та явуулж гисэн. Ер нь ягаад энэ машиныг авъя гэж бодсон бэ? Ер нь гангараа маркер хэрэглэе гэж бодсон юм уу? Цахилгаан биш унэ гэж бодсон юм уу? Цаанаа нэг бас нэг юм байгаа шүү дээ тий. Би сургуулаа нөгөө амжилт сайбер гэж нэрлсэн байхгүй. Тэгээ нэрлснээр дараа энэ Cybertruck гэдэг машин гарч ирсэн. Айгу алдартай. Тэгэхээр яг нөгөө тэгтээ манай сургуулаас илүү дэлхийд алдартай болчихсон. Тэгэхээр би хуулцсан чинь тэгтээ нөгөө би ч уг нь төрүүлд бодсон тийм. Бодсон гэх юм чи яг бодсон эсхийг үл мэдгүй шүү дээ. Ямарсан би төрүүлээд Монголд бол ямарсан төрүүлээ нэрлэлсэн. Тэгээд дараа энэ машин гараад энэ машин дэлхийд ингээд алдартай болоод тахлаар нь одоо юу нь байд юм болоо гэд. Тэгээ ингээд үзэх үүднээс сонирхох үүднээс бүр ингээд Монголд орж ирэхгүй болохоор нөгөө онлайнаар талтад нөгөө захиалга өгсөн байсан чи Монголд ороод ирэнгүүт нь авчихсан. Тэгээ авсан чи анхны сэтгэл бол ингээд тийм маш минимал юм байлээ. Хитрхийн минимал дизайнтэй. Тэгээд маш олон тийм нөгөө юм уламжлалт тийм хийдэг арга барилуудыг эвдээд явцсан. Маш олон инновацуудыг оруулчихсан. Тэг ашигтуулын коэффициент өндөртэй тийм. Нилээл ухаалаг бүтээгдэхүүн байлээ. Зүг. Яг нь одоо үл зөндөө нэлээд болцсон л л 2 3. Яг анхных болохоор нэг хүмүүс нэг хэсэг хуйлэрдэж штэ. Гэхдээ сошиаллоор нэм хөгжилтэй зургууд явуулчих. Та сургуулийнхаа гадаа артталт нэг юм ачсан тий. Сургуулийнхаа ширээ сандал бодлыг хүүхдүүд нэгээ тойрцсон тий. Тэрийг нөө сургуулийнхаа хүүхдүүдийг ингэж хөгжүүлэх зорилгоор аваадсан зүгээр сонирхуулж аваадсан. Бас хөгжилтэй гоё юм зурмд яваадсан байхгүй. Тэр зүгээр л нөгөө сургуулиас юм зөөх гэж л тэгсэн. Угаасаа л тэр чинь яг л монголчууд чинь тий. Угаасаа ачаан юм шин штэ. Тэгэл заавал импортер дүрэлж байгаа тэрийг өөрийнхөө амжилт тарлаа байсан. Монголчууд нэг хошин шиг мэдрэмжтэй болохоор комментүүд нэг хөгжилтэй нэ гоё санагдчихсэн тохойд. Одоо ингээд та сургуулиудаа хиймэл оюун ухаан AI ингэж түлхүү нэвтрүүлж байна гэж байна тий. Энэ одоо боловсролч юм уу 10 жилийн хүүхдүүд яг юуг нь илүү голчилж орж байгаа гэсэн үг. Би яг ингээд нарийн тодорхой асуухад ийм хичээл дээр нь програмын одоо үндэс зааж байгаа юм уу? Хиймэл оюун ухааны төвс зааж байгаа юм уу? Юу байна гэсэн үг цаана тий. Аль алийг одоо хэрхэн яаж ялж байгаа. Тэгээ энийг одоо бид нар яг сурахтаа ер нь яаж ашиглах юм. Энэгээр одоо энэ програмчлал код бичгтээ яаж хэрэглэх юм. Контент ихтэй энийг яаж ашиглах юм гэдэг. Бүх талаас нь л. Тэгвэл энийг одоо ингээд тийм хэрэглэх нь буруу гэдэг ч юм одоо хэрэглэснээр одоо юм залхуурж байна гэсэн зүйлс илүү сайн өндөр бүтээмжтэй ашиглах талаас нь л зааж өгч байгаа. Тэгээд хэрхэн яаж энийг ажиллаж байгаа юм. Тэгээ одоо бүр ингээд зарим одоо манай хөтөлбөр маань ингээд зарим сургуульд маань бол ингээд бүх сургуульд ороогүй зарим сургуульд маань амжилттай явж байгаа. Тэгвэл зарим сургуулийн хүүхдүүд маань бүр энэгээр юм өөрхөн одоо DeepSeek гэнтрийг ашиглаад апмап хийгээд юм прожектууд хийгээд эхэлсэн байлээ. Тэгэхээр яг аливаа зүйлийг хийхэд аягүй гоё хөшүүрэг болгож өгч штэ тий. Одоо дотроо энэ сургуулиуд нийтдээ ч юм ийм тэмцээн уралдаанууд
болдог шин чинь одоо сайн хэлдэг шиг те аппликейшн бүтээгч гэдэг юм уу дунджаар дунд ангийн хүмүүс л багтай ахлах ч юм уу те хооронд нь ингэж өрсөлдүүлж яах гэж байгаа юм шинэ яг энэ хиймэл явах юм дээр ч юм уу янз бүрийн контентын тэмцээн ч юм уу. Манай сургуулийн нэг юм онцлог нь юм. Бус сургуулиас ялгардаг онцлог нь юм. Одоо нөгөө ураанаас тодорхой болно одоо. Бид орчин үеийн технологийн компани гэдэг ураатай байхгүй манай сургууль. Тэгээ хүүхдүүд маань өөр өөр гэсэн нэг тийм прожект хийгээд тэрнгээрээ бүр мөнгө олохыг ураалдаг баг. Оо зөө. Яг юм компани шиг одоо багш нь одоо прожект менежер шиг ингээд юм. За ийм прожект хий. Тэгээ дээр ч юм уу эсвэл зүгээр чанел ажиллуулъя гэдэг ч юм уу. Эсвэл одоо юм үди тишорт хийгдэг ч юм уу тий. Тэгээд тэрнгээрээ юм борлуулалтын төлөв гараад маркетинг төлөв гараад ингээд юм бүтээгдэхүүнээ сошиалтай ингээд сурчлаад ингээд юм прожектууд хийгээд тэгээд тэр прожектуудаар ингээд юм экспо зохион байгуулад ингээд явдаг. Тэнгүүд л хүүхдүүд хоорондоо хамтарн өрсөлдөн эндээс айгүй их тийм өндөр бүтээмжүүдийг бий болтго. Айгүй их суралцсан судалгаа юм. Тэгээд тэр эргүүлээд одоо нөгөө үүдингийн дээрлэхийг ч юм уу жүлөө цагаа зөв бусаар өнгөрүүлэх шүү дээ. Илүү бүтээмж өндөртэйгээр өнгөрүүл байгаа надад бүрэлт анзаардаг. Ойлголоо. Ер нь нэг юмны төлөө тэмцэх өдөр хүүхдүүд аягүй их ур чадвар сууж үлдээдэж штэ тий. Одоо бидний насны төрөл арай л сайн одоо хичээл чармалт хүүхдүүд гаргана штэ. Бүлдэж харлаа. За тэгвэл гол онцлогийг сургуулийнхаа урайг ойлголоо их онцлог юм байна. За тэгэхээр одоо ер нь боловсролын талын яриа бас нэлээ гоё асуулаа гэж бодлоо. Подкаст маань ч төгсөж ер нь төгсөж чинь. Тэгэхээр би таны ярианаас түрүү нэг гар утасны бизнес хийжсэн гэж сонссон. Тэгээ тэрийг жоохон дэлгэрүүлээд ер нь гар утас угсарсан гэхээр зүгээр урдаас авчираад лого тавиад угсарсан юм уу? Бүр илүү нарийн эд анги руу орсон юм уу? Ер нь процесс яаж өрнөсөн юм бол сонирхолтой санагдаад байгаа. Ихэнх ч юм авчираад тавиад байгаа шүү дээ, тий. За энэстайг нь хэлээд ийм урдаас ингээд эд ангиудыг авч жагаад тэгээд эндээс ингээд энд ингээд угсраад өөр угсрах бүр юм маш том үйлдэл объект лайн хийсэн гэсэн үг. түрээсж байгаа засаар юм л да тийм тамилгатай болгож жагаад угсраад зарсан баг. Тэрийг яг нөгөө яг энд бүр бүх эд ангийн мэдээж үйлдвэрлэегүй зүгээр угсрах процессын бол тэр нөгөө угсарсан учраас үйлдвэрлэгдсэн гэж тооцогдох нь тий. Тэгээд энд зарсан. Тэгээд асар их шуугаан хил ам дагуулсан. Гэхдээ бас санхүүгүүд бол ашигтай ажилласан. Тэгээд би дараа нь зөвхөн нэг юм дээр төвлөрөх гээд өөрийнхөө эзэмшлийнхэн бүх хувьцааг найздаа зараад найзынхаа камераас гарсан баг. Одоо бол зөвхөн өөрийнхөө сургуулаад ажиллаж байгаа. Хажуугаар нь хотоо ажиллуулад тэгээд Google-ийг нэгээд тэг амжилтсаг ком ажиллуулаад ажилладаг. Одоо тэгэхээр яг таны ярианаас манай бараг сүүлийн асуулт болох чинь ер нь орсон зочин болгоноос асуудаг. Танд одоо орлогын хэдэн их үүсвэр байна гэж байна тий. Энэ жил бол ингээд City гэдэг нэг төсөл маань Zonjo Cyber City хувийн хотын төсөл маань ингээд аавснаас ашиг болж байна. Сургуулнаас ашиг болж байгаа. Сургууль болгоны хажууд манай Academy Institute гэх боловсролын байгууллагууд баг тэндээс бас ашиг болдог байгаа. Амжилтсагком маань бас түрүү ашиг болдог гэжсэн тий. Яаж гэсэн үг? Амжилтсагком одоо байгууллага болон сургуулийн төвөдөд амжилтсагком бас зардаг байхгүй. Бид нэр өөрсдөө хэрэглэхээс гадна. Тэр сайт маань угаасаа систем гэсэн үг үү? Тий. ERP хэлж байна. Танах одоо аваад хэрэглээл бүх юм англи хийж болно гэсэн. Домайн маань л амжилт боловч цаанаа систем байгаа даа шүү. Одоо танах одоо санаа сууй цэг амжилтсагком гэж хэрэглээд хийчих гэсэн. Play media цэг. Эсвэл кино цотлон цэг амжилтсагком гэж бүх юм хийж болно гэсэн. Ойлголоо. Уг нь айгүй хямдхан штэ. Хитээ. Сарын 2000 нэг хэрэглэгч. Өө тийм үү. Тэгээд тэр цаг бүртгэх энэ байгаа юу? Баг. Өө за бодолцсон нэрээ судлаа. Тэгээд цалин мэлэн бүх юмтай нэмшдэг гэсэн тийм. Өө за. Нэг хүний 2000. Ер нь хямдхан юм биш үү? Энд чинь нэг хүний зарим гад одоо миний мэдж байгаа 5000 6000 7000 таагаад байгаа шүү дээ тийм. Нэг юм систем. Тэгээд яг манайх нөгөө босод ERP-гаас илүү нэг давуу тал нэг юм хичээл ихтэй байж болно. Одоо танах ингээ хичээлүүд оруулаад ажилчин тэрийг үзээд шалгалтаа өгөөд үнийн нөөцөө бас апдейт хийгээд хийж болно. Тэрнгээр давуу талтай. Тэгвэл энэ контентын үед үйж болох нь тийм. Студ медиа компани тэгж болох гэсэн. Мэдээ тавмаар юм. За цааш нэ. Ингээд дөрөв дээр хоёлаа зогссон амжилт гээд. За тэгээ 100 маань ингээ YouTube-ээс бас хөөрөх юм бол бас жоохон. Тэр яг тоог нь хэлэхгүй гэж болно тийм. Албагүй гэж болно. Тэгээ бас яг 100 бас юм юузарт таблет device 100 зүгс нэртэй. За тийм таблет зарчдаг баг. Тэр яана гэсэн үг. Хүүхдийн зорилт юм уу? Educational юм уу? Тэр бол ингээд юм урдаас юм хамгийн гайгүй таблетээр
Өстой нөгөө түрүүний хэлдэг нөгөө логогоо бичүүлээд оруулж ирээ зарчдаг. Мм. Тэгээд 100 бас юм ивент 100 гэдэг юм ивент одоо жүжиг мүжиг хийгээд тавиад бас өрхөм өнгөлчдөг. Зүг. За юм байна те. Тэгэхээр шижир захирал маань шижир ах маань бол ерөөсө шууд тэг бүх юм илэн талангүй ярьчлаа. Сая маа подкастт бол сургуулийн үний эдингүүд ингээл ер нь нөгөө товч жургууд тодорхой хариулдаг юм байна гэж хардлаа ш би бол та. Хүмүүс чинь хэлмээргүй наа гэлээдэг те. Та бол сайхан шулах явчлаа. За ингээд Сансуу подкастын энэ дугаар энэ түрээд баг өндөрлж байна. Тэгэхээр одоо сүүлийн мөчийг танд ер нь одоо хандаж үлдээх гэж байна. Та бол одоо энэ улс төр нийгмийн эдийн засаг манай Улаанбаатар хийцүү энэ ер нь хүмүүс хандаж юу гэж хэлмээр юм те. Бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн ч болно. Та бас жоохон либертар талдаа үзэл бодолтой гэжсэн те. За тэг хүн болгон өөр гэсэн зорилгоо тавиад тэр зорилготой яаж иж хагаад үрээд байгаарэ. Тэгээд танай бас юм нэвтрүүлэгт баярлалаа. Бас танай подкаст бас тунд ажиг өгөөжтэй. Танай тэр YouTube нөгөө Remy гэдэг чанал гэдэг чинь тэр бас айгүйх контентууд нь айгүйх өгөөжтэй тийм айгүй тийм нөгөө талаас нь харсан гэх юм одоо critical mindset тийм айгүй тийм хэрсүү талаас нь харсан тийм контентууд нь айгүйх гоё таалагддаг. Тэг хүн болгонд монголчуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ зоригтой заавал хүрээрэй. За баярлалаа. Энэ удаагийн Сансуу подкастын дугаараар амжилт группийн үүсгэн байгуулагч шижир ах маань шижир захирал маань хүрэлцэн орж ирлээ. Тэгээд бидний энэ дугаарыг дүгнэж хэлэх юм бол олон юм хөөцөлдөхгүй нэг юмараа бүр супер тэрнгүүрээ дагж амжилт үзүүлэхийг бол товч тодорхой харууллаа гэж бодож байна. Цаг гаргаж хүрэлцээрсэн их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаая.